Монгол Улсын ерөнхийлөгч Хөрс Хэвээлдор 20 дахь удаага амжилттай зохион байгуулагдаж буй дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтад 70 орны 600 гаруй төлөөлөгч оролцлоо. Далаад гарцгүй өргөн удам нутагтай хүн амын хувьд тархамл сууршилтай Монгол Улсын хувьд захим шилжиж захим бодлого хөгжүүлэх нь эдийн засаг худалдааг төрөлжүүлэх нэг чухал сувг гэж бид хардаг. Сүүлийн жилүүдэд Монгол улс захим хөгжлийг эрчимжүүлэхэд онцгой анхаарч суурин газруудад шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлж ялангуяа интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. Манай улсын хувьд эмэгтэйчүүд болон залуучуудын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэднийг чанартай байнгын ажлын байраар хангах нь хөдөлмөрийн зах зээлийн тулгамдсан асуудлууд болж байгаа юм. It gives me great pleasure to welcome you on ITC's behalf. 2023 оны дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтаар бид жижиг бизнес эрхлэгчид залуус эмэгтэйчүүдийг чадахжуулж, ногоон цахимаар холбогдсон худалдааны маршрутуудад бизнес эрхлэх боломжтой экосистемийг бий болгож, дэлхийн худалдааны хилцүүлэх далайд гарцгүй орнуудын дуу хоолойг хүргэх болно. Мөн чуулга уулзалтаар дамжуулан бид зөвхөн бизнес ярих биш, бизнес хийхийг зорж байна. Ийм ч учраас 130 гаруй компани манай бизнес хоорондын уулзалтад оролцож байгааг дуулгахад таатай байна. Тус чуулга уулзалтын хүрээнд жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг дэлхийн жижиг дунд үйлдвэрийн өдөр 2023 үзэсгэлэн худалдааг Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар олон улсын худалдааны төвтэй хамтран зохион байгууллаа. Үзэсгэлэн дотоод гадаадын нийт 150 гаруй аж ахуй нэгж оролцож, бүтээгдэхүүний олон нийтэд танилцуулсан юм. За яг энэ өдөр бол олон улсын жил дунд үйлдвэрийн өдөр байгаа. Мөн одоо олон улсын хоршоологчдын өдөр. Энэ өдөр бас олон улсын экспортыг дэмжих чуулга уулзалт зохион байгуулах гэсэн онцлог байна. Монгол одоо ноос нодор арьшээр органик хүнсээр дэлхийн экспортод гарах тийм боломж байгаа. Бас зарим одоо бүтээгдэхүүнүүд гарч байгаа. Түүнийг дэлгэн үзүүлж байна. Үндэсний томоохон аж ахуй нэгжүүдж байгаа, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид байгаа, бүгдээрээ байгаа. Эдгээр маань одоо гадны энэ ирсэн 200 гаруй зочин төлөөлөгчдөд одоо үндэсний үйлдвэрийнхаа бүтээгдэхүүнийг танилцуулж хамтын ажиллагаанд гэрээ байгуулах, за худалдаа арилжаа хийх энэ одоо гол зорилготой. Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтаар ногоон эдийн засаг худалдаа экспортыг дэмжих, жижиг дунд бизнес эрхлэгчид тэр дундаа эмэгтэйчүүд залуучуудын бизнес эрхлэх, таатай орчныг бүрдүүлэх, цахим шийдлүүдийг санал болгох, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх болон бүс нутаг олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ зах зээл, шинэ боломжийг хэлэлцэж, олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм.